Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Баян зүрх дөрвийн 158 дугаар сургуулийн оюун даваа гişтэй 3-ын А ангийн сурагчтай Гал мадах гэдгээ. 158 дугаар сургуулийн нэг ангийнх нь бүгдээрээ. За. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Нандирд. Нандирд орж иржээ. Дараагийн хүүхэд Нэмэх баяр. Нэмэх баяр. Дараагийн хүүхэд Инг төр орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Чөслөн. Чин хүслэн. Ганган төгс. Ганган төгс. За ингээд нэг ангийн сайхан зураач хүүхдүүд өнөөдөр нэг гоё бүтээгдэхүүнийг зурна. Та нарын өмнө ингээд жимсг ингээд ийм хөөрхөн олон төрлийн жимстэй ийм хөөрхөн цэлцэг нүүр гээд чихрийг тавьсан байж байгаа. Тэгээ энэ дээр байж байгаа хүүхдийг харж байна уу? Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниас бүтээсэн сахарын агуулганд багтай ийм сайхан бүтээл. Тэгээ энэ чинь нэг таг нь онгойдгүй шүү дээ. Сайхан огоочхон. Тэгээ доторх амтна гэж янз бүрийн багш нийтж үзсэн. За энэ хөөрхөн хүүхдийнхээ Монгол ийм төрхийг одоо энэ дэр дурнаа. За ингээд та нар шүү дээ. Үзэг авсан. Авсан. За энэ хүүхдүүдийн төрхийг бас наад чихрнээс хараад байгаарай заяа. За энэ сайхан чихэр яадаг их хөөрхөн. Ийм нэг номон зураас зураад нэг дөрвөн талтай Монгол болгоо байдаг да. Ингээд хийчихнэ. Тэгээ ороо хэсэг нь болохоор баас ингэсэн номон зураас. Тэгээ энэ дээр нь яг ингээд сампангаас ихнэж байна. За хамгийн их чухал хэсэг ингээд малгай маань ингээд гараад ирсэн тохиолдолд энэ хэсгээ ингэж нэг аваад энэ хоёроо зөрхөн голоор нэг яг холбож шít. За чихтэлдээ хийвэл их өөр харна. Эгдүүтэй өөрхөн дүр гарч ирэх нь шít. За чихнийхээ дотоод талыг ингээд угуулчих. Хүүхдийн малгайтай толгой хэсэг ингээд гараад ирж байна. За хэдүүлээ энэ дээр Монгол малгайтай, Монгол дээлтэй бид нар бас бэлгэндээ Монгол хүүхэд гэж ном өгдөг тийм ээ. Өнөөдөр сайхан Монгол хүүхдэд зурж шít. За нүдэн дээр анхаар. Энэ дээр нэг ийм доошоор номон зураас зураад энийг хөөрхөн ингээ хооронд нь албачих. Хүүхдийн нүд хоол зайтай утасмаа бас хөөрхөн харагдана. Энэ хөөрхөн нарийнхан ийм давхраа хийчих болно. Хөмсг бол одоо хөвгүүний ийм тод байвал бас их хөөрхөн болно. Нүдэн доторх хэсгийг нь болохоор ингэж сайхан тал дагуу ингэж хийгээд цагаан гялаан үлдээгээрээ нүднийх нэг яхаас бүртийгээд нөгөө хүүхэд маань гарч байна. Хамар бол дээшээ харсан жижиг ном зураас зураад амттнаа идэд баярлж байгаа ийм хөөрхөн хүүхдийн ийм дүрийг ингэ харахад. За би бол яах вэ? За энэ одоо Монгол дээл өмсөн хүүхдийн үед үлээ энд ханцанд нь нудраг хийгээд өгчнө. Нудраг нэг иймэрхүү хэлбэрт. Гаар нэг иймэрхүү хэлбэрт. Тэгээ яах вэ? Над зурган дээр ч нөгөө жимсээ барьцсан байгаа биз? За тэгээд энэ нөгөө олон жимс гэдэг чинь алим байж болох нь тийм ээ. Мандарин, апельсин байж болох нь. Одоо нөгөө жүүрж гэдэг тэгэл олон төрлийн жимсүүд ингээ орсон. Ийм жимсийг ингээ сайхан зурж байна. Ус үзэм орж ирж байна. Тийм ээ. Дээлийн захыг хийж байна. Их мэтлэн энэ жимстэй тэрвэрсэн. Хөөрхөн хүүхэд. Би энэ хэдүүлээ зохиогоо хийч. Ингээд өссөн
Оо. Монгол гуталчин биш дээ. Наашаа харахлаараа нэг иймэрхүү харагдав. Хажуу тийшээ харахаараа иймэрхүү харагдав. Энд нь гурвуулж ингэж хийж өгöd ингээд ингэ гаргаж. За энэ дээр нь болохоор яг уу жимсгэн гэдгээ сайхан бичиж шүү дээ. За энэтэй холбоотой бас нэг юм зохиогоо зурчих бас болж байна. Тийм ээ. Энэ хүү чинь хурагчин хүү ээж болно. Тэгвэл хураг зурх хүн шүү дээ. Ийм амархан байд. Ийм 200 дугуй хийгээд хүзүүг ингээд номон зураасаар холбонгуудаа хөлийг ингээд орж иж байна. Удахгүй хавар болно, мал төлөлн хар нүдтэй, харгашуутай хоргонууд гарчигэн дөө. Саатлын өдийг хийчих. Ингээ Монгол хүүхэд чинь малтайгаа ингээд хийчихвэл яг гой загцж чинь тийм ээ. Бид нар ингэж ургуулад ингээд зорчиж байна шүү дээ. За тэгсэн чи яг энд нэг бас хар толгойтой, хар жигтэй, хар нүдтэй хураг. Цухойж байна. Хөлний юм урт. Ер нь төлөм ал юу ч урт шүү, ботог, унаг. Ингээд гон тал дээр сайхан шин дөвлийн дуу цангинцсан гээ. За энд нь яг үйл хийж болно. Нөгөө хүүхдүүд чинь зурх туртай нараа хийж болно тийм ээ. Ингэж. За энэ дээр нөгөө жимсгэн гэдэг бүтээгдэхүүнийг биччихнэ. Ийм үсэг чинь иймэрхүү байт. Жимс гэ гэт ингээд. За улбар шар өнгө авч болно. Ингэж удаад малгай ороо хэсгийг ингэж удаад тийм ээ. Нүдний хоёр хэсгийг ингэж удаад гацар ингэж гарч ирээд хацар ирүүний доос эцгийн сүүтрийг ингэж өгөөд гарыг бодчихт яг хүүхдийн төрөх гараад ирлээ. За энэгээр ингэж за нүд гоё гарч ирж үж гоё болно. Нүдийг ямар өнгөөр хийх вэ гэхлээр биш үү? Бич. Монгол хөгтөч чинь сайхан хар бор нүдтэй. Нүд хийхлээр төрлийгэд гараад ирж гинөө. Наашаа. За нөгөө бүтээгдэхүүний харан шүү дээ. Харж байгаа бодчих. За малгай бол яг вэ? Ийм өгтэй. Энийг сайхан ингээд бодчих шүү дээ битүү. За энэ дээр нэг харангөр ингэж бод энэ зураас ингэж үж нөгөө юу ч гоё харагдаж шүү дээ. За ингээд сайхан удангаа хэдүүлээ яадаг үлээ. Авиасаа үзүүлээ, дуугаа дуулаад. Заавал жимсгэн чихрээ идээд ингээд явчих шүү дээ. За энэ доотлын хэсгийг битүү нөгөө ургацсан хавар удахгүй мал төл дуу цангилсан ийм сайхан хаврын бас шараар удаж болох юм тийм ээ. Ялах ногоотой ингээд ийм сайхан битүү удаад ирнэ. Дээлээ сайхан ботчин. Дээлийг ногоон дайлан бинтэл өггийн огшин тэмдэглээд өгчнөө.
За жимсийг бол одоо олон өнгөөр алимаа бодчих юм. Усан үзэмч ягаан байна тийм ээ. Гэх мэтлээ. Ингээд хэдүүл будангаа явах уу. Хүүхдүүд их авьяас галмантах багшийн нэртэй хүүхчүүдээ хүүхдээ хөгжмийн зохиолч хүүхэд наснд хүргэж өгдөг галт хэрэг хэрвээ байдаг бол гэдэг сайхан хөгжмийн зохиолчийн нэртэй сайхан хүүгээс дуутай юу шүлэгтэй шүлэг олж. Тэг батай. Тэгээд бүрд дөржийн зохиол тусгаар тогтнолгоо над цагаан гэрийн од хэмрийн доонон дээр асах халуун тулгай амга дөрөөн дотгон дээр ан налтай ави онгон дэргүүн оргил дээр атас хилэн гээжи одод орчих мандал дээр тусгаар тогтнолж амааг Ухаглан бичимби ганган улаан дэмэний зогдор дэвсэг тишил дээр гантай мөнгөн хэдний зоо дэлтэг тэгэн дээр галмын халуун говийн хулан ангах хэрэн дээр гантэг чулуун хөсааны янгар айлах хэлэн дээр тусгаар чамаа ухаглан бичимби хүч дуртан бүсний ташаа дарах нуглаан дээр өрөл манан хүрэгний дайран дарих наргаан дээр өшөө сүдэр буусан уулын гацаа буусан дээр өнөө дэзгийн самгсан улбаг хүмүүрэн дээр тусгаар тогтолж амаа ухаглан бичимби. За сайхан шүлгүүлсэн гал мандахтаа баярлаа. Нанди эрдний үтээс Шүлэгтэй. за Би Монгол хүн аргалын утаа барилсан малчныгэр төрсөн би атархээр нутгаа өлгим гэж боддог цэхэр манан сунгалсан алсын барайг ширтээд зэлгэр сайхан нутгаа сэлгэр багтам харахад үлээж байгаа салхинд сэлгэнд үлээж байгаа сэлгэнд үсэж байгаа юм шиг өшөөлт ээжим гар илээж байгаа юм шиг инрэнгүй сайхан энэнгүй сайхан санагдахад элийг зүрхмэн тогтож тасгүй баярын нэлмэс хоёр нүдэрэ бүрхтэйг баярлаа. Нанди эрдэндээ нэмэх хоёр юу тэр Шүлэг. оо савч Монгол хүүхдийн эрхэмслэх ёсонд үйл би их орондоо хайртай эзэмшиг Монгол хүүхэд би ээж авдаа ачлалтай хүнлэг Монгол хүүхэд би эрүүл чирэг битэй эрэмний Монгол хүүхэд би эрдэнэ номд хичээгүй зоригтой Монгол хүүхэд би хатуу бэрхээс салирдаггүй өөдрөг Монгол хүүхэд би ажил хөдөлмөр чамдангүй бүтээлч Монгол хүүхэд би ахан дүүсээ хүндэлдэг ухаалаг Монгол хүүхэд би ардын уламжлалаа дэдэлдэг удамт Монгол хүүхэд. сайхан Монгол хүүхэд зураад Монгол шүлгээ уншлаа. Нэмэх хоёроо баярлалаа. Би Монгол хүүхэд гэж далай жамцахын ном та нарын бэлгэнд ордог тийм ээ. Уламжил болцсон. Энэ номоо сайхан уншаад өв соёл энэ юуг сайн мэдж таньж аваарэ. За нэмэх хоёроо баярлалаа. Инктер юу тэр сон? Шүлгээч. Дэ нацаг давжин зохиол миний хэн цог Эй, миний хэн цог магнай халзан зүртэй мянган хоньны дундаас би хамаг таньдаг мэвис мэл намайг сэгсэвэд дун цагаан үстэй дун хав нүдтэй төмөн хоньны дундаас түүнээ сөвгөн амьтаа үгүй төвсөн хот дотоо тэв бид хоёр тоглодог. Сайхан шүлэг. Сайхан уншлаа. Энэ одоо их зохиолт нацаг дөрж энэ сайхан шүлгийг багш нь зээжилж байсан юм биш үү? Миний хэн зураг манай алдан зурвастай мянган хоньны дундаас гэдэг. Одоо 50 жилийн өмнө одоо би уншиж байсан байх юм шүү дээ. Ямар сайхан үеийн үед энэ сайхан зохиол дуулагддаг, уншигддаг юм байна. Инктертөө баярлаа. Чин хүслээ. дуутай Юу. За сайхан. зүудний тэнгис номсон маагсаж нутаг улсаа хамаалсан илт бам багаан барьж их хорноо нэгтгсэн эзэн Чингис хаан минь ухаан дийлэгвэж өчүүхэн би чин тантай уулзж үзлээ тэнгис даллайг ойлж үзлээ тэмүүзэн нөлтэй тохиж үзлээ ороо заллыг унаж үзлээ ононгийн чумбж үзлээ сүрлэгтэй чин үг хайлтаад ерөөсөн би чин дэлэлгүйсэрлээ. Оо баярлалаа. Сайхан дуу. Галмандха нөгөө галмандх хөгжмийн зохиолч багшийн зохиолсон дуу шүү дээ. Энэ. Чи тэрийг сайхан дууллаа чин хүслээ баярлалаа. Ганган төгс юу тэр? Шүлэг. Харандаа шүлэг. За харандаа. Харандаага нэг багтчихна гэдэг.
Харандаа хоригцоор хамаг биемэн барагцаар аагаас яг бичиж хуусаар 15-ыг нэмсээр хассаар нарийн бие дусглаа. Наддаа бүхнээ зориуллаа. Эрдэм сурахад тусалсан элхийг чамдаа баярлаа. Ганган төгстэй баярлаа. Ганган төгс чинь том болоод ямар мэрэгчлээ болох юм? Зураач болно. Багшгаа мэрэгчлээ болох. Чин хүслийн ямар мэрэгчлээ? Зураач, 2 зураач гараад байна. Инги төр. Зураач. 3 зураач. Нэг ингээс 3 зураач. Нэмэх үе. Ерөнхийлөгч. Бас болно. Танти багш. Гүйрээс бүгдээр галмад Цагдаа. би чам хөгжмийн зохиолч болох юм болоо гэсэн чинь. Цагтаа зураач болоо. За ингэ заа. Хүүхдүүд маань сайхан зурж байгаа. Нэг ангиас гэхэд чинь ийм сайхан бүтээлч хүүхдүүд гарч ирж шүү. За. Жимсгэн гэдэг энэ сайхан бүтээгдэхүүнийг багш наамсч үзлээ энэ. Энийхэн гол дүр энэ цэлцэг нүрийг энэ Ишхан Трэд гэж компани энэ сайхан бүтээгээд гаргасан Монгол брэнд. Энэ сайхан гол дүр энэ сайхан хөөхт Монгол хөгж. Манай хөгтөл маш гой зурсан. Одоо энэ гайхалтай бүтээлүүдийг танилцуул. Эхний хөөхт. Танах чинь хэдэн сургууль гэлээ? 158 дахь сургуулийн авиаслаг зураач Галмандхын зураг гараад ирлээ. За нөгөө Ишхан Трэд компани цэлцэгнөр үлөө. Энд сайхан бүтээгдэхүүнийг ингээд сайхан зургийг ингээд та нар нөгөө янз бүрийн ингээд юунуудыг зохиож болох нь шүү дээ. Энэ сайхан зохиолыг тэр хураг ишгтэй ингээд үүлтэй нартай дээр нь жимсгэн гэвчсэн. Энэ сайхан зураг зурсан Галмандхтаа баярлалаа. Амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Нандин Эрдэнийхэн бүтээлэг үзнэ. За нэг ангийнхан жигдгээ их хөөрхөн ингэ дүр гаргаж байгаа. Бүр хургахтай ишгтэй болгоод үйл явдал болгоод жимсгэнгээ бичсэн. Хөөрхөн дүлдгэр алддаг нүдтэй энэ сайхан Монгол хүүг сайхан зурсан Нандин Эрдэндээ улам их амжилт хүсье. Мундаг. Дараагийн авиаслаг зураач Нэмэх баяр. За Нэмэх хоёрыг бас гоё тэр. Гүйцэтгэл их сайтай. Гоё уран дүрслэлтэй өөрийнхөө ингэж сайхан дүрийг гаргаж ирж байгаа. Одоо энэ Ишхан Трэд компанийн бол одоо хүүхдийн зургийн уралдаан зарлж болох юм шүү дээ. Тэгвэл их гоё. Тэгээ бүтээгдэхүүнээсээ биелгэлдэг тий. Сайхан зураг зурсан Нэмэх хоёртаа улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Инг төрийнхэн бүтээлийг үзье. За инг төр ер нь жигдхэн шүү. За зураач инг төрийн жимсгэн бүтээл ингэ төрж байна. За хург ишгэн сайхан сайхан тогтоо харуулж. Жаахан дээш өргөдөө. За энэ чи бас гүйцээг угааш арын тэр цагаан хэсгийг сайхан гүйц дуудаад маш гоё зураг болно. Сайхан зураг зурсан инг төртөө амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач нэгэнгийн авиаслаг зураачийн бүтээлийг үзэхэд бэлэн боллоо. За үзье. Тэр ийм сайхан зураг зурсан жимсгэн гэж бүтээл. Одоо хүүхдийн нүрийг будаад ард талын хэсгийг ингээ битүү бодоод маш гоё уран чадвартай. Манай энэ зураач хүүхдүүд ерөөсөө нэг мэрэгжлийг давхар эзэмшиж биш үү? Одоо та нар биш үү? Зураач боллоо гэхэд зохион бүтээгч. Давхар сайхан бүтээлч, номын чимэд зураач гэдэг юм те. Ингиж хос мэрэгжилтэй болоорой. Сайхан зураг зурсан хүдэн амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач Ганган төгс. За Ганган төгсөх бас гоё. Өөр ингэсэн төрхтэй гол дүрээ их товойлгод наашаа группний гаргаж ирэнгүүтээ хург ишгийн цаана зурцсан. Ийм сайхан бүтээл хийсэн Ганган төгстөө улам их амжилт хүсье. За ингээд оролцож байгаа хүүхдүүдэд яадаг үлээ багш нь бэлгэн гардуулъя.
чад